Өнөөдөр хүүхдүүдээ багштайгаа бүгдөө яс мэлхий хийх болно. За тэгэхээр яс мэлхийгээ баримлын шавар хийхэд биднэрт 2 өнгийн баримлын шавар хэрэгтэй. За тэгэхээр ямар ч өнгө сонгож болно тийм ээ. Бид нар бол одоо ямар ч өнгөөр хийж болох өөрийнхөө дуртай өнгийг сонгоод багш нь бол одоо надад идэх байгаа учраас ногоо өнгөөр их биеийн тэгээд хүрэн өнгөөр хөл толгой сүүлийн хийхээр сонгосон байгаа. За хамгийн ихэнд бид нар баримлын шаваараа сайхан нийцүүлээд нухаж өгөх ёстой тийм ээ. Сунгад татаад нухаж өгөх юм бол баримлын шавар маань одоо маш сайхан хэвэнд орж ингээ нийцэрдэг байгаа. За алгандаа сайхан дугуулад за тэгээд мэдээж амтан учраас дув дугуй зүг байхгүй. Жохон хавтгаалж өгнө. Тэгээд хоёр талаас нь засаж өгнө. За толгойн хэсэг болон тийм ээ сүүл хэсгийг ингээ сайхан зөөвөн хэлбэрт оруулаад талаас нь ингээд хөнхөн хуруугаараа дараад бид нар яах нь засаж өгөх нэ. За ингээд яс мэлхий маань их бий яах вэ? Бараг л бэлэн болчлоо тийм ээ. За одоо бид нар энэ дээр яах вэ гэхээр хөрөн өнгөөрөө мэдээж толгой, дөрвөн хөл, сүүл хийх хэмжээний одоо шаврыг тастаж авна. За тэгээ мөн шавраа сайхан нухаад алган дотроо сайхан нийцүүлээд сайхан зөөлхөн болгодог. Тэгээ гар хөрөх тусам энэ шавар маань өөрөө яадаг вүлээ? Их гоё уян зөөлхөн болдог тийм ээ. За одоо ингээд энэ бол толгой. За тэгээд дөрвөн мөч маань адилхан байх учраас дөрвөн хэсэг адилхан хэмжээтэй тастаж авна. За 1. За бид гараараа баримжаалж байгаа учраас тийм ээ. 2. За 3. 4. За тэгээд сүүлний хэсгээ. За ингээд үлдсэний далд хийчихнэгаа. За тэгээд илүү гарсан шавруудаа доор нуутандаа хийгээд амын сайн хайж авахгүй бол энэ баримлын шаврын маань нэг онцлог нь агаар авах юм бол доороо яадаг байгаа л өгтүүдээ хатаж хатуурчдаг байгаа тийм ээ. Тийм учраас амын сайн таглаад за ингээд толгоогоо сайхан өнгөрүүлж агаад гартаа хэлбэр оруулаад за түүнийгээ их биендээ сайхан нааж өгнө. За ингээ сайхан салхааргүй ингээ сайхан нааж өгөөд хуруугаараа хив гаргаад сайхан ингээд бүгдөө талаас нь аль болох эвтэйхэн байхаар за ингээд давхар бас яах вэ? Их биендээ ч гэсэн баг зэрэг. За дөрвөн мөч маань бол ямар байх вэ гэхээр уг руугаа нарийнхан үзүүрлөгөө пандагар өргөн байдаг. За та нар маань мэдээж яс мэлхийг бол олон удаа харсан байх тийм ээ. Бас энэ хүүхдүүд маш их тижээдэг. Дээр нь одоо альч орны альч газрын одоо амтны хүрээлэл ороход бол хамгийн түрүүнд харж болох хамгийн олдоцтой амтан бол юу байдаг вүлээ? Яс мэлхий байдаг шүү дээ тийм ээ. Тийм болохоор та нар маань бас яс мэлхий харж исэн байх. За тэгэхээр багшийнхын хувьд бол угийн жоохон нарийнхан болгоод үзүүрийн жоохон пандагар болоод за энэ дөрвөн мөчөөрөө яг газраар явдаг учраас тийм суур сайтай хөл хийж өгнэ. За ингээд ихний 2 мөч маань бэлэн болчлоо. За би эндээ сайхан наагаад тогтоочно. За анханасаа их сайн нааж өгөхгүй бол хүүхдүүдээ нэг хатчихаараа эргэж наалддаггүй салаад байдаг нэг онцлогтойгоо. Та нар бас баримлын шавраараа нэлээд олон бүтээл хийсэн учраас бас онцлог шинжийг олоод бол мэдсэн байгаа бах тийм ээ. За одоо арын хөлөө хийх гэж байна. За арын 2 хөлөө хийчихвэл сүүлээ хийгээл яс мэлхий маань үндсэн яах нь их бий нь бол бэлэн болно. За тэгээд нэрээ бас бидэнд жижигхэн өөр өнгийн шавар хэрэгтэй нь юу гэхээр нүдээ хийх хар өнгийн шавар хэрэгтэй юм биш үү? Багш нь тэрийг хэлээгүй юм байна. Тэр бол маш бага хэмжээтэй орох учраас за ингээд хойд хөлөө биендээ сайхан нааж өгөөд за багшийнх нь урд 2 хөл жоохон зай налцгардаг болсон байна тийм ээ. За тэрийг дараа нь эргүүлээд бүгдөө заснаа. Багш нь дандаа араас нь харж хийгээд байгаа болохоор бас
их зуртаасаа харахгүй болохоор бас баримжаа жоохон алдагдсан харагдаж байна. За ингээд яст мэлхийн маань толгойтой 4 хөлтэй болчлоо тийм ээ. За одоо бид нар юу хийх вэ гэхээр сүүл хийн. За тэгэхээр та нар маань анзаарсан бол яст мэлхий бол урт сүүлгөө байдаг тийм ээ. Яст мэлхий ямар сүлтэй байдаг лээ? Богинохон жижигхэн сүлтэй байдаг тийм ээ. За ингээд яст мэлхийнийхаа сүүлийг сайхан өөртөө тохирохоор хийгээд за араас нь сайхан сүүлээ наагаад өгье. За ингээд сайхан гол нь анханасаа сайн наалдцтай их бол хөвгтүүдээ нэг салчгаараа эргээд наалддгүй онцлогтой шавар байгаа тийм ээ. За ингээд яст мэлхий маань ерөнхийдөө бол 10 болчлоо. Одоо бид нар яа гэлээ жижигхэн хар шавар аваад яст мэлхийндээ бүгдөө нүд хийж өгье. За нүд хийж өгнө. Тэгээд мөн одоо шугам юм уу одоо эсвэл та нарын шаврыг чинь дагаж ирсэн тийм одоо хутга байгаа штэ тий шаврны. За тэр хутгаараа бид нар дараа нь одоо нуруунд дээр нь яст мэлхийнийхаа хуйгийн хээг бол хийж өгөх юм байгаа шүү. Ерөнхийдөө бол багш нь дөрвөлжин хий зурна. За тэгэл та нар маань өөрсдөө яг урам сэтгэмжээрээ яаж болно гэж багш нь хэлээд байгаа штэ тийм ээ. Тийм баригдсан юм бол байхгүй. За ингээ хоёр нүдээ бид нар наачлаа. За одоо тэгээд багш нь олол одоо шугамар хэлнэ. Тий. За ингээд хардаа өгтөдөө ойр ойрхон хөндлөн зураас хийгээд за тэр хөндлөн зураасаараа буцаагаад ойр ойрхон удаас нь зурчгаар энэ маань яах нь шоо дөрвөлжин хэлбэртэй хуйг болж байгаа. За ингээд за тэгэхээр даралтын хэмжээгээ бол яах вэ? Яг жигэд өгөхөөр тийм ээ гой сайхан болж өгнө. Хит арчвал хонгоогоод орчин дутуудчвал бас яг бүтгэн болчин тийм ээ. За тэгээд захууд нь болохоор мэдээж сайн гүйцэд болоогүй учраас багш нь дахиад нэмэлтээр яг захуудад нь бол нэгийг бол нэмж хийж байна. За ингээд яст мэлхий маань хуйгтай болчлоо.